сайн бацгаана манайхаа. Тэгээд хоолоо жоох асуудалтай байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа болохоор өнөөдөр ингээ өөртөө амралт өгөөд цайхан юм гоё эко орон сууцсан төрж амрлаа. Тэгэхээр манайхан ч нөгөө амралтын газар л амархаар ингээд амарсан болдог гэж ойлгоод ирсэн чи үгүй юм байна. Энэ эко орон сууц ч маш их гоё юм байна. Яг өөрийнхөө дураараа өөрөө ингээд байгаа орчиндөө айгүй гоё. Хараа сайтай юм байна. Гоё агаартай юм байна. За энэ чинь тэгээд танах чи одоо яг хаана гэж тайлбарлах вэ? Манай энд үзэж байгаа хүмүүс. Хадад билээ 2-оос доош 2 км зайд арчиж байгаа. Хадад билээ чинь тэнд харагдаж байгаа тийм. Тэнд харагдаж байна. Хад билээ. Тэгээд доороосоо бол шараад хийцээс. Зүүн талаас ярьж байгаа хүмүүс гэж. Тэр нисэг дээр нисэж шít. За. За энэ хэдлээ эко орон сууцтайгаа таарч танилцъя. Танах чинь тэгэхээр хоногоороо илүү сараараа юу илээ? Манайх хоногоор сараар өдрөөр ер нь бүх төрлөөр түрээсэлж байгаа. Манай пэйж болохоор хадад эко хаус гэдэг пэйж байгаа. За одоо эко орон сууцаа ороо танилцуулъя энээр да. Дөнгөж ороод ирэнгуут ингээл галын үнэр бол үнэхээр хамар зөргөж байна гоё. Ил гал түлж болох юм байна. Өгн шалны халаалц гэсэн мөртлөө гоё ил галж гал түлээд ингээд сайхан галынхаа элчин сууж болох юм байна. Тэгээд нөгөө хоол ч бас нөгөө одоо хүн чинь нөгөө амралтын газар энэ тэнд очиж амархаараа хоол унд бас тарахгүй гэдэг. Тэр нь эднийх бол зүгээр сайхан өөртөө хоолныхаа материалыг авч ирээд энд ингээд нөгөө юунууд нь хоол хийх хэрэгслүүд нь байгаа. Тэгээд энэ дээрээ шууд хоол альчиж болох юм байна. Тэгээд эндээ сайхан тухалчин тэр буудан байна, ширээ сандал байна. Хүүхдтэйгээ ирж байгаа амрагчдад зориулаад юм хэрэг бэлдээд өгсөн байна. Хөлд оруулагч, саатуулагч юм гоё бэлдэж өгсөн байна. Тэгээд ийм хараа бол үнэхээр гоё юм байна. Гоё цэлгэр. Тэгээд сайтай. За хаана унт тийм бэ гэд манайхан гайхчихж магадгүй тэгвэл дээрээ гоё цаг зайгаа ихээр зөв ашиглаад энд юм гоё унтлахын өөр энд бэлдэж өгсөн байна. Одоо энэ манай хүн унтж байна. За тэгэхээр энэ нөгөө зай тал байгаа айгүй гоё ашигласан надад үнэхээр гоё санагдлаа. Тэгээд битүү ингээ мотор гоё доторлцсон юм гоё эко орон сууцыг өдрөөр болон хоногоор түрээсэлт юм байна. Тэгэхээр энд дэрж амарсандаа үнэхээр гоё сэтгэл хангалуун буцлаа. Танаа пэйжийг дахиад хэлээ дээ. Пэйж чи юу гэлээ Дашка? Хадад эко хаус гэдэг пэйж байгаа шүү. За тэгээ манайхан бас тэр эко хадад эко хаус гэсэн пэйжээрээ ороод холбогдоод сайхан ирж амарцгаагаараа гэж хэлье. Үнэхээр таалагдлаа.